Нэг ганган тэгснэ артлан бүр юу ч яахгүй. Арьсаа уулаа. Хажил хөө төрөх нь бол угаасаа бас амар товч өгöd гоё байсан л та. Товч өгөх юм байсан. Юу Товч өгөх. 1 2 3 Сэмэтрано. За ингээд бид гурвын шинэ жилийн эхний блог ороход бэлэн болсон байна. Бичлэг хийлгүй амар удсан байна. Харин Сүүлийн юм иддэг бичлэгээс өөр бичлэг хийгээгүй юм шүү дээ. Ямар ч завгүй байлаа. Тэгээд бид нэг жижигхэн бизнес эхлүүлсэн Японд. Тэгээд тэр бизнесээ хийгээд барин нойрд дуул байлаа. өмнө нэг Монгол хоолны мукбанг хийсэн чинь нөгөөтгөө бичээгүй тэгээд Бичээгүй. жижигхэн санта. Манай санта нууцлалтай байгаа. Хүүгийнхаа гацуурыг заснаа. Өнөөдөр бид гурав. Тэгнэ. За тэгээд эхэлцгээе. Let's go. Let's go. Хартаа. Би хүүгийнхаа царайг хажуу талаас нь гаргаадсэн ш. Хүүгийнхаа нүрийг хагаад гар хөлийн оруулчих. Зян чи метр 50-тэй лөө. Тийш. Метр 50-тэй гацуур. Надтай чацгаа. Тэгээ хотлоо. Миний аж метр 50 өндөр шүү. Энди миний хүүтэй чицоо дими аавь хөө. Миний хүүгийн ээж нь өндөр шүү тийм ээ. Юу гинэ? Хөөрхөн жижиг гин ч юм. Харин ч том биш. Дажгүй хөөрхөн том байна уу? Миний гацуур гэхдээ том байсан шүү. Жижигхэн билүү? Утгагийн гацуур том билүү? Та гурван гацар засвалдаг байсан уу? Бид гурав чи арай Харин өөр. малгайг нь хэлчих. А? Тэр малгаанд түр. Ой, тамаатай. Айхоо. Тэр тоглоом идтий. Чаглахгүй. Зэ маргаашнаас эхлээд манад аль чи гीचд ирж эхэлнэ. Тэр. Тэр. Мутах. Тэр. Одоо уурлаа те. Тэ. Амар ууртай ядчих. Бас атма димэ минийхөө. Ой. За одоо миний бүхэл зам надад ирж тусах. Дөөж. Хамтдаа гэрэлнэ. Малгай авчи. Ой, үрэ. Ави шахлахгүй. Ваа. Сака. Үнээр шахлахгүй галаа бацин. Тэгнэ инээгээд идэх гаргана. Юмнаас онснаа инээгээд идэх цамцаг юм сайхан нөхөл байд юм уу минийхөө. Гатураа засгаал яардаг аав ээж хоёр. Болоогүй ээ жоохон. Байж байгаа засна гэж. Хайр тэгээд аав ээжийн ястанчлаа. Дөхүүлээ засна гэж тэгдэг байж л. Би ч ер нь 12 сар гараад ялангуяа Японд ч айгүй богино хугацаанд засдаг болохоор Крисмсээр л тэгэл Крисмс дуусаад бол гацур байхгүй ч Японд. New Year байдаг үстэй. New Year чинь За цагаан сарш нэрээ тийм тийм. гацур засахгүй шүү дээ. Аав инхөө. За, жоон цаашаа тавьчихна уу? Шиба. Come on. Come on baby, kiss me baby. Yeah. Аяа. За минийхөө. Вакцины дараа ингэж болдгоо шүү. Магтсан хүн хурмын дээр гэж амгамнэ. Юу хөөн гашну. Итэл одоо нэг хүүгээ харахаас үг авах. Тийм ээ. Харин хүүгээ. Миний хүү дэрэг. Энд миний хүүгээ гацуур засчих. Мама. Би амар тэнэг сингл байхдаа яагаад гоё өөртөө цав цагаан ягаан гацар мотороо тасдаггүй юм бол. Яг одоо тийм гэж батна л юм. Одоо ч би тэгээд нэг цагаан ягаан гацараа бол тусаад байна гэж байна. Болно шүү дээ. Боломжгүй юм зүггүй шүү дээ. Тийм бүгд боломжтой. Та яарч байна. Би яарч байна. За миний зөвлөрөө. Зөвлөрөө. Юу зөвлөрөө? Яаж өгөх зөвлөрөө? Жижиг том байлаа зүгээр л зүгээр. Ваа, тэр чирэн мөрлөө. Бас тавах тийм хөөс зүгээр суугаад байж. За зүгээр байхгүй ч. Амар өсөлт болчих. Хөрөнгөч чиг. Энэ мод өстой жинхэнэ уртлан. Уртлан нэг ганган тэгснэ артлан бүр юу ч яахгүй.
За манай хаар оройн тавч байна. Хараа наач болцоо одоо надаа. За. Вау. Километраар үзэх. Харагдаж байна. Одоо ингэж бичлэг хийнгээ үлгчихсэн. За хайруулаач. Галзарч. Ваа. За. Энэ оноо дүгнэл ирээ гэсэн. Энэ оноо дүгнэл ирээ гэсэн. Чимээ гарахгүй талдаг баг. Бист салах авгаа юм аа. За. 3 2 Угсаа би энэ бичлэгийг хэлцээ явж байгаа шүү дээ. Өмнө нь нөгөө нэг гэрэж хэмжсэн бичлэг гарч байна. Үргэлжлэн шүү дээ. За сайн байцгаана уу гэдээ оролцсон билээ энэ дээр чинь. болсон. За энэ дээр ахыг хэлцэж авах тийм. Сайн байцгаана уу? За тэгээ манай гэр бүл гээд бид хоёр Өнөөдөр 30. өнөөдөр чинь 2025 оны 12 сарын 30. За тэгээд одоо энэ 30-нд бичиж байгаа бичлэгээ бид хоёр 12 сарын 31-нд буюу маргааш он солигдох мөчид маргааш өглөө оруулна. Тэгээд орой идээ хийгээд дуусгаад одоо зүгээс орой болчихлоо. Өглөө оруулна. Сүүлийн сар шахав юус бичлэг хийж чадсангүй. Тэгээд амар их завгүй байлаа. Бас зочидтой байлаа. Баяр ёслолж бас боллоо. Чухал баярууд боллоо. Янз бүрийн юм хийлээ. Тэгээд бичлэг хийх зав байсан юм. Гэхдээ одоо 2024 онд шал өөр. Жигэн. Тэгээ хоёлаа энэ жил юу вэ? 10 бичлэг. Одоо энэ бичлэг орох юм бол нийлээд битүүдээр 10 бичлэг оруулсан билээ шүү дээ. Тийм бичлэг нарадгүй. Тэгээд 109 дагагчтай басан билээ. 109 дагсан хүмүүстэй маш их баярлалаа. 2025 онд Дүгнэлт хийнэ тийм ээ. тийм номны төгсгөл дүгнэлт хийдэг шиг. Энэ онд ингээд хамгийн талархаж байгаа хүн. Нэг хүн юм тийм. Нэг байсан ч болно. За дээдлэн 3 хүн. Би 2024 онд он гарах юм нөхөн. Амар том бэлэг үлээж авсан. Болох мэдрэмж авсан. Болсон гэдэг мэдээ авсан. Болох мэдээ юу? Тэгээд 2025 онд миний амьдрал одоо 27 жилийн түүхэнд хамгийн тийм төсөлт хийсэн тийм жил байлаа. За тэгээд хамгийн ихэнд мэдээж энэ онд хамгийн ихэнд баярлж байгаа хүн бол номер 1 миний хай гэж бодож байна. Яг л надад амар намайг өөрийнхөө биеийг хуваан байж байгаа намайг хоёр алхаж байгаа шүү дээ. Манай хөг гарсан хүмүүсээс яг байна л гэдэг. Яг л байна л гэдэг. Тэгээд Намайг юуч дураагаагүй. ээжийг ээж дураагаагүй. За тэгээд дараагийн хүн бол би 2025 онд мэдэрсэн гэх юм бол би ээжтэй бас амар их баярлснаа мэдэрсэн. Өөрийнхөө ээжтэй. Яагаад вэ гэвэл би харийг төрөхөд хамт байсан шүү дээ. Тэгээд эмэгтэй хүн, ээж хүн ингэж зовоон барин төрүүлдэг юм байна гэж амар их мэдэрсэн. Тэгээд ээжтэй амар их хайртай болсон. Тэгээд дараа нь юм бол би болоод ингээд амьдралуудад ингээд яг тодорхой хэмжээнд амар том хариуцлага үлдчихэж шүү дээ. Тэгээд ингээд тэр зүгээр ч Арьсаа бол. ажил дээр хийсэн шид юм ингэж хийсээ байгаа. Юу л сүүлд нь энэ дээр юм үлдэхгүй. Манай нөгөө нэг дадлагаагаа бас ингээ юм яхтан гээл юм өвдөөл ингээ яваад идэв шүү дээ. За комент нэрийг тасалчтай. За. 3 дахь баярсан гэх юм бол би аавда бас амар их баярлсан. Аа болох мэдрэмж гоё байсан боловч бас нөгөө талаараа гээд хандаад түшиг болоод ингээд нэг жоох ухамсартай аав бай, хариуцлагатай аав байгийг хичээхэд бас амар хэцүү байсан. Энэ одоо ч гэсэн хэцүү байгаа л да. Гэхдээ гоё хэцүүгээс илүү гоё юмнууд нь их байгаа. Гэхдээ хэцүү юмнууд бас байгаа. Тэгэхээр яаж ингэж гүрэж ийсэн бол яаж одоо болтол ингээд 20 хэдэн жил те. Одоо манай аав ч 28 жил болсон гэдэг чинь. Яаж ингэж 20 хэдэн жил гэд хичээгээд 3 залууг ингээ болгоод ингээд яваад байгаа юм гэдэгт амар их ухамсарч бодсон. Юу нь хэцүү байсан?
Одоо хүмүүс ингээл болохоор чинь мэдээж болсон хүмүүс бол мэдчихэж шүү дээ. Болоогүй хүмүүс ингээд юу хэцүү байсан. Би бол ингээд ах нарыгаа бол ингээд хажуунаас бол ингээд харж исэн. Яхахгүй ингээд байж байгаа л ингээд тусдаа гарчингууд ингээд том хүн болмааргүй юм шиг эсвэл ингээд буцаал ингээд нэг тэр чинь бүхэл хитэн ингээд нэг өрх толгоол ингээд гарчгаар ингээд нэг тийм амар том хариуцлага шууд ингээд очичдаг. Амар юм дарамт гэх юм уу? Дарамт гэхээр муухай сонсогдсон юм да. Гэтэ нэг юм жоохон юм хүн юм гинт ингээд ороод ирэхээр жоохон ингээд одоо тэрнийг ингээд хүлээж авдал тасдал нэг юм жоохон хугацаа хэрэгтэй байт юм шиг санагдчих. Тийм билээ дасах гэж амар хэцүү байсан гэх юм тэгэхгүй. Тэгэхээр мэдээд чи хэцүү хаа шин юм ингээд мэдээж ингээд орж ирэхээр шин юм эхлээл ингээд үгүйсгүй яах вэ юу лээ гэж паниктанд орвол. Тэгээ би бол өмнө эмэгтэй хүнтэй ерөөсөө тэгж ингэж хамтын амьдрал юм хийж үзээгүй байхгүй. Тэгээд мэдв. тэгэнгүүтээ ингээд за нэг шал өөр хүмүүжлтэй шал өөр гэр бүлээс гаралтай хүнтэй ингээд амьдралаа болгоно хайртай дуртай болсон. Угаасаа харахгүй л өгөх гээд байгаа мэдрэмж төрөл ингээд амьдралаа эхлүүлж байгаа шүү дээ. Тэнгүүл ингээд жирэмснээ юу тэгэл адаглал миний харж ингээд улаан цамиг гидсэн харах гэж байгаа юм шиг мангар том болсон. Тэгээд готлаа өмсгөөс хүлээл усанд орж марахт ингээд амар тухтур хэцүү харагдал. Тэгэхээр би ингээд боддогсан ах яах ёстой юм болоо. Усанд орол харин усанд оруулаад өгөх гэдэг хэлчихвэл болох юм болоо болохгүй болоо. Харин гутын үзүүлээд өгье гэвэл болох юм болоо болохгүй болоо. Жи наваа чадахгүй ч удаад энүүгээл ингээд уурлах юм болоо гэж бодоод ингээд. Тэгвэл ийм энгийн жишээнүүд өдөр дээр ингээд өдөрт тавж байгаа энгийн жишээнүүд үл ингээд амар их бодлогошруулдаг гэсэн юм байна. Тэгээ хүүхд төрсний дараа одоо нөгөө хүүхд шүн уйлна. Тэгээд яг үнийг хэлэхэд би ч өмнө ингээд шүн хүүхд мөхт ингээд дүүнэрээ харсан нэртэй болов шүн бол ээж аавал хүүхдүүд bay харна шүү дээ. Ерөөсөө ийм мэдэрч байгаа. Тэгээд шүн ингээд сайхан нойрон доор унтчих хүүхд уйлсэл уйлмаад босох хэрэгтэй болов. Тэгэл хайр ингээд босчингууд яах хэрэгтэй болов. Өмнө нөгөө бичлэг үзэнгүүт нөгөө нөхөр нь эхнэрийнхаа норонд нь толж муулаа сууж муугаал гэдэг шүү дээ. Хайр тэгэл амар толж Тэгээд би амар толж муулаад ингээд зөв юм болоо бороо болоо. Тийм юмнууд л амар их тийг боддог байсан. Тэр нь л амар тэлхтэн санагдчихсэн. Тэгээд зарим зүг бисөө. яах хэвтэй болоо гэдэг юм. Юу яахаа мэдэхгүй болохоор Тэгээд бүх юм стресстэй байсан тийм. бүх юм яг анхных байсан болохоор амар тийм стресс ч юм уу зүг ч юм уу бороо ч юм уу зүг байвал гоё мэдрэмж авах гэдэг шиг бороо байвал нэг тийм хайр ингээд нэг хайр хэцүү мэдрэмж өгöd байгаа юм шиг яг тийж боддог гэсэн. Чи би хэлжсэн юм уу? Үгүй. Яг Надад л хэлж дүнэлтэн дээрээ. Дүгнээд ямар удаа хэлэхгүй юу? за тэгвэл харин эргүүлээд асууя. Тийм. Ингээд энэ онд хамгийн их талархсан 3 хүн гэвэл Хамгийн түрүүнд угаасаа ингээд хайрд амир их талархаж байгаа. Тэгэл угаасаа ингээд яа харахгүй ингээл би ч гэсэн угаасаа ингээл гинж жирэмсэн болсноо мэдээл. Тэгэл ингээл яахаа мэдэхгүй. Ер нь амир гинт ингээд айгүй юм ингээд өөрчлөгдсөн болохоор тэрэнд ингээд тасан цогцоод амир хэцүүсэн. Тэгэл ингээл жирэмсэн үед чинь ингээл янз ингээл хаашаа би баг өөрийгөө ойлгохгүй байх ч юм уу ингээл амир сэтгэлээр унах мунах ч юм уу тиймэрхүү юмнуудаар тэгэл хайр амир их ойлгож өгвөл ер нь амир их түших толгуур амир сайн байсан. Би хайр байсан тулдаа л давж гарсан гэж боддоо шүү дээ. Арай гайгүй гарч байгаа гэж боддоо шүү дээ. Тэгэл амир халамжтай. Тэгэл ингээл үрд амир хэцүү байгаа ч гэсэн ингээл би ингээ хэцүү байна. Чи хичээж ингэж хэлэхгүйгээр тэгэл за харин ингээ туслах юм дээр туслах уу яах вэ гэвэл тэгэл. Тэгэл ер нь бүх юм л баярлж байгаа. Арьсгал ярьсан. Баярлаа. хандсан амар их баярлж байгаа. Мундаг нөхөр байж байгаад мундаг аав байж байгаад баярлаа. За. Бүгд баярлаа. Тэгээд юу ч гэсэнтэй ингээд эсэм минь ингээд аав ээж дээрээ ирээд тэгээд аюу хөөрхөн ингээд өсөж тарнаад том болж байгаад одоо бурхнаас өгсөн ийм сайхан бэлэг байгаа учраас маш их баярлж байгаа. Аа жирэн ханд баг зааж байгаа шүү дээ. Тийм миний хүстэй мундаг хүн. Тэгээд 3 дугаар ээждээ маш их баярлж байгаа. Ер нь хүн ингээд ээж болсныхаа дараа, эцэг их болсныхаа дараа ер нь эцэг их гэж хүүхдтэй ямар их хайртай байдаг, ямар их зүйлсийг зориулж, золиослж байдгийг бол багсаа ойлгож байгаа тийм мэдэрч байгаа. Дээж минь бас ингээд хаа байсан Монголоос ирээд надад төрсний дараа намайг асарч тойглоод явсан. Тэгээд маш их баярлж байгаа. Мэдээж би ингээ 3G хүний тоо заасан болохоор баярлах хүмүүс зөндөө байна. Гэр бүлийнхэн байна, хотын аав ээж байна, тэгэл хөргөн дүүнэр байна тийм. Тэгэл ах эгч нар найз нөхдүүд гэл таньдаг ах эгч нараа гэл тийм. Бас ингээ тусалж байгаа найз нөхдүүд зөндөө байна. Тийм. Тэгээд бас тусдын болж байгаа эцнийн хамаарлаг үж гэсэн бас ирээд тусалдаг дүүнэр бас дүү бас байна. Ажлын ихч маань ч гэсэн баярлалын хүмүүс зөндөө л байна. Зөндөө хүмүүс байгаа. Энэ бүх хүмүүстэй маш их баярлж байгаа шүү. Дараагийнх нь хамгийн дурсамжтай ч юм уу хамгийн ингээд гоё тохиолдсон үйл явдал. Хүү төрөх нь бол угаасаа бас амар тавч өгöd гоё байсан л та. Тавч өгөх байсан. Юу тавч өгөх. Хүү төрснийг надад амар тийм гоё байсан л та. Гэтэ хамгийн тийм
энэ оны хамгийн тийм best of best нь бол За. хэзээ ч мартагдахгүй best of best нь бол хайр хоёрын нөгөө эмнэлгээс гарч ирсэн шүү дээ. За. Тэр өдөр надад бүр аяга гоёсэн. Ээж ирсэн. Тэгээд хайр хоёр эмнэлгээс гарч ирээл ингээл. Ээж байсан болохоор бас харж байгаа нэмэртэйсэн Тийм тийм. надад амар нэмэртэйсэн шүү дээ. Яг юм тийм гэр нэг цаанаас салыг дулаах юм бол тэгээд бид хоёр чи ялангуяа мэдчихэж таа. Хоёул ярьж шүү дээ. Яаж энэ хүүхдийг яаж хүн болно л гэж бодож байсан шүү дээ. Тийш Хагас танхаж. нэг юм сармгч чиж гинэ сүүгийн жижиг үсрэг амтаа өөдөөс яагаад байгааг мэддэггүй бодоод яанаа л гэж бодож ингээл нэг л мэдхийн бодоод амар том болцсон. Одоо баг өөдөөс ийж аав гэдэг юм шүү. Зүгээр тустай өрх толгойж тустай гараад миний хийсэн бүтээл хөөе бүтээл болгоо. Бүтээчлээ яа. Тэгээ бүтээлцсэн хүн маань бүтээл юм аваад ирэхэд амар гоё байсан. Нэмлээс гардаг гэдэг тийм. Миний Тэр аав бас айгүй хүлээж байгаа. Би нөгөө өмнө нэмлээс гарсан тийм. Хурдан хүүгээ гаргаж авахсан гэж бодчихсон. бас удаа хэлсэн шүү дээ. За миний аав Миний хувьд хамгийн гоё нь хүүгээ төрүүлээл хүү ингээл хажууд авч ирэх мөрчлөөсөн шүү дээ. тэн дээр би яах ярихгүй мэлмэлсэн шүү дээ би бүр. Би тэгтээ айгүй сонир. Харин Би ойлгохгүй шүү дээ айгүй сонир. Ямарч тамиргүй юм байхгүй хараа. Ингээд гараа хөдлөгч тамиргүй ингээд хэвчээсэн байхгүй. Тэр хүүхд ирсэн чинь хайр шууд үндийг өтгсөн шүү. Хаа нэг миний нүдүр ингээд би энэ чи хүү болдгийг тэнд исахгүй тийм бүр ингээд үндийг бол дайрал хэлдэг тэгэл би бүр хүүхд авахд бол амар жижигхэн ингээл хороонууд ингээ ирсэн чинь ингээ яана хурж болох юу гэж бодогдол. Тэгэл хурж болно шүү дээ гэл нөгөө юм чинь зөвшөөрлөө гэж байгаа юм. Хурж болох юм уу гэл би божгийн нүд харин гарын хараад нүрийг харсан гэсэн чинь ингээл нэг болоо. Яана сайн юу миний хөөгс шүү дээ. Тэгээ ингээл хэлцэж байгаа юм бич хамгийн гоёс. 25 оны үед дүгнэх юм бол заяа. Миний үед за бүхлээр нь дүгнэе заяа. За. За миний үед бол одоо өөрийн гэсэн гэр бүлийг зохиолоо. За тэгээд боллоо. боллоо. Би ээж боллоо. Миний ээж боллоо. Бид хоёр хөөрхөн ханхүүтэй боллоо. Тэгээд ингээд аав ээжүүд маань ч гэсэн бид хоёрт ингээд амар нэгэнтэй сайн байгаа. Хайрын аав ээж надад ингээд ягаад ч юм ах ихснэр нь манай ээжин дээр амар болох шүү дээ байхгүй. Тэгээд ингээд бүгдээрээ хүнтэй суухтаа бас ингээд хөргчүүд нь амар хэцүү орж ирж исэн гэл ингээд тэр ингээд ярьж ирсэн өмнө би сонсчод яана гэж бодож тэгтэл тэгэл манай хайрын маань аав ээж ах ихснэр нь бүгдээрээ надад амар сайн. Би тэн дээр амар баярлалтай. Бурхан надад сайн хатмууд өгч юм байна. Яагаад ярихад яагаад ч баг төрсөн төвшиг авч үзээл гэдэг. Төрсөн хүүхд тийм чамаар чинь баг надад давцсан мацрах. Миний дүүг онтуулаач гэх шиг яг үүнд онтуулахгүй үнийг дэсэн байгаа байхгүй надад. Тэгээд ээж мэж ярингууд миний хүү амар нөгөө ажилдаа явж ирчих дэртгэн амар ээж байх энд байдаг Японд байдаг байхад намайг тэгдэг гэсэн. Одоо чиний жоохон татгаач. Жоохон амар гээл тэгдэг. Тэгээд Багсаа харийг амар ирүүшүүлдэг бол орж ирэнгүүт 100 санаалгаад байдаг. амар Тих байх гэсэн чинь. амар сайн хатмууд боллоо, сайн их нэртэй боллоо, сайхан хүүтэй боллоо. Аав ээж өөртөө хайртай гэдгийг амар мэдэрлээ. Тэгээд амьдрал амар гоё гэдгийг мэдэрсэн. Тэгээд цаашдаа хичээхгүй бол болохгүй юм байна гэдэг зүйлийг би ялангуяа сүүлийн үед амар бодож байгаа. Яадаг вэ гэхээр ингээд би сүүлийн үед бүр амар хайр болоод байгаа. Хүү томрог болох тусам. Яадаг гэвэл ингээд ажлаа тараа орж ирэнгүүт миний хүү шууд өөдөөс ингээд хайр ингээд тэрсэн гаж ирдэг шүү. Тэнгөж шууд хаагаа хачил ингээд инээгээ хэлгэр ингээд амар хайр болол. Миний гэж амар хөөрхий нэдэг зай. Тэгвэл инээгээл ингээд гараа савлаач. Хаадаага тоглохгүй бол. Тэнгөөл ингээд миний бүр ингээд ядарч өдөржингөө ажиллаад ирсэн ингээд ядарсан бүх стресс байхгүй. Хүүгээ хараад наах унаа. Тэгээд үнэрлэнгөө тэр үнээр тэгэл хайргаа үнсээл хайртайгаа ингээл хитэ орой тавж идэг гэсэн ингээл юм яриад ингээл стресс байх болчих. Тэгэл сайхан усанд ороод амраал өглөө дахиад амар гоё ирч үчтэй ажиллаа хийгээл хэлдэг. Тэр бол миний хувьд бол хамгийн яг хүсчихсэн гэр бүлийн маань амьдрал. Тэгээд энэ гэр бүлийг хизээж цаашаа өргөтүүлэхгүй яг энэ хിവэрэ байгаасаа бити хуучраасаа бити хөрөөсөө гэж бодож байгаа. Тэгээд тэхийг бол тасар хичээнэ гэж бодож байгаа. Аль аль нь хичвэрхтэй. Хичээцгээ. Тийм ээ да. Тийм ээ бро. За миний харив. Миний надад айгүй хөөрчлөлт орсон. Сэтгхүүгийн хувьд ч гэсэндээ, сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ, бие бяцлагийн хувьд ч гэсэндээ амар хөөрчлөлт орсон. Яг хүн ингээ эхний удаад ингээл өөрчлөлтөн дээр чинь би яг ингээл мэдээж ингээл эхэндээ бол ингээ жоохон эсэргүүцэл хүлээж авч чадахгүй. Тэгэл ажмаар хүлээж аваад дараа нь тэрнийг илүү гоё. Гоёр хүлээж аваад гоё юм мэдрээд ч юм. Тэгээд бас зарим ааш зам ч юм уу, зарим болохгүй юм уу маа засах гэж оролдож байгаа. Өмнөхөөс илүү их ингээл хариуцлагатай болчоор юм ингээ хийсэн ч гэсэн хайд сараа багсчдаг юм шиг санагддаг тийм. Юм хийхэр ингээл өмнө нь за тэр ингээ бочих болов хүмүүс ингэх болов тех болов гэл надад хэрэгтэй юу гэр бүлд хэрэгтэй юу гэж бодоод тийм ээ гэж хам бол тэгэл бус түн хамаагүй гэж байна. Бус тийм бодлыг хамаагүй барцсан гэх юм. Миний ажил гэхдээ биеийнхээ өөрчлөлтийг даваа гарч байгаа шүү дээ. Би одоо буцаад тутчих. Тийм тулаан мундаг болж байгаа юм. Дуудахгүй нэг удахгүй хэдгээ сарын дараа бүр яг нөгөө гойжин дээр очиж тийм ээ. Би хүс амар том гэдэгтэй. Уусаа дэлбэр гэж байгаа. Ус амар их гарсан тий. Шингэнгөө гарсаар өглөө гарсаар л ийсэн. Хоёул ер нь дараа нь төрсэн талаараа бичлэг тусдаа оруулаад тэгвэл хоёулынхын энэ ярих юм амар их байгаа маа. Яг төрсний талаар ярих юм бол амар байгаа. 26 он битүүр амар их юм төлөвлөсөн байгаа. Хүслийн самбраа хийсэн тий. Хүслийн самбраа хийсэн.
4 жил 25 он гарах гэж байхад бид 24 оны бас 12 сард хүслээд ингэ битсэн байхгүй. Юу өөрчлөгдөхгүй яах вэ гэсэн. Ямар ч хийсэн минийх бол 80 70% та хайрах. 70 биш дээ. Хайрах чи мараг юу 2 хүслэл биелээгүй. Бусд нь бүгд биелсэн байсан дээ. Баг 90% биш үү? Тий баг 90% биелсэн байсан. Хайрах нэг 80-90% бас. Миний 60% байсан. 80 70% гэж юм. Харин бүр ингэ 60 гэд хувилцсан. Тоолж жагаад. Би айгүй хүсэл бодсон байсан. Тэгээд би цөөхөн хүсэл бодсон байсан. Тэгээд ихэнх нь биелсэн. Хоёр нь биелээгүй. Нар үед төслөөс. Энэ жил бол битээр бүр юм хүслийн самбар гаргасан. Нөгөө хангаа авраг Батмагны арслан бас ингээд яг улсын төрөлхөөс өмнө дахиад хүслийн самбар гаргасан гэсэн. Тэр нэрийг ингээд би сонсож байгаа тайртай ярилцж байгаа. Хүслийн самбараа гаргасан. Тэгээд энэ дээр хин байгаа. Энд эднээс ихэнх нь влог болж орно. Хичнээн яаж хийж байгаа. Чухал зорилгоод одоо энэ чинь 1 2 юм л дот байгаа. Ингээд Хэлснийх дараа хэлээ заяа. ийм хүслийн самбар хийсэн. Тэгээд 25 оны 12 сарын 30-нд ярилцъя баяртай. Тэгээд за тэгээ баяртай бүгдээрээ сайхан баярлаарай. Шинэ оноо сайхан ухтаарай. 2025 онд бүх муухай юмаа ярилцаад сайн сайхан юмаа дурсаад Дүгнэлт хийгээ. 2026 онд тэгээд бөөнөрөө зорилгоо урагшаа болгож хараад тэгээд алаад тгий. Е. За төлөөх шүү. Үнсээ.